Сайн уу манайхаа. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэгдээ орохоос өмнө лайк дараад, сувагт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Уудан том танхимын голд байрлах чамин хийцтэй урт цараан ширээний ард олон лайн хартынхан цугларчээ. Ширээний нэг талд бурчинлаг биетэй, аргис болон нухацтай түлхтэй дэсир анар суух бөгөөд тэднийг харсан Юужин дотроо ийн тунгаана. Юужин энэ новшийн цус залгамжлах ёслолд оровцохоор үрхийн тэргүүлэгчтэй хамт шилжилтийн хаалгаар ирсэн. Энэ хоёр лайн харт дундаа нэр хүндтэй юм байх та гэж бодов. Үргэлжлүүлээд бас тэр хий юм бэ? Би энэ оройн зоогт үрхийн тэргүүлэгч болон цус залгамжлах ёслолд оролцох хүүхдүүд л орж байгаа гэж бодсон юмсан. Гэж дотроо бодохтой зэрэгцээд Сиан. Аава, энэ зочин хий юм бэ? Гэж асуув. Гилдерт. Би түүнийг шүн танилцуулъя гэж бодож байсан юм. Гэхдээ гэж хэлэхэд нөгөөх шар үстэй яриаг нь таслана. Надад аль нь чамаагүй гэж хэлв. Тэрээр хүүхдүүд рүү гараад аллаж маш найрсаг төрхөөр. Хүүхдүүдээ та нартай уулзсандаа таатай байна. Намайг Робериан гэдэг. Би Аротод байдаг улаан шидийн цамхгийн хүн гэж өөрийгөө танилцуулав. Түүний нэрийг сонссон хүүхдүүд цочирдож Робериан гэж дуу алдахад цаанаас нь нэг хүү улаан шидийн цамхгийн эзэн гэж хаширв. Яг энэ мөчөд цай ууж байсан Юужин ихэд гайхаж ууж байсан зүйлээ тургиж архив. Тэрээр хоолоо боогдон ханиалгахад Робериан "Чи зүгээр үү?" гэж асуухад Юужин "Оо, тийм ээ, би зүгээр" гэж хариулав. Юужин дотроо ийхүү бодож байлаа. Тэр улаан шидийн цамхгийн эзэн юм бол Сеньягийн шав гэсэн үг. Ер нь бол Сеньягийн шавийн шав гэсэн үг юм байна гэж дүгнэв. Түүний санаанд 300 жилийн өмнөх түүх орж ирэв. Тэр үед Сеня Арутын түүхэнд хамгийн залуу Новон шидийн цамхгийн эзэн болж байсан бөгөөд шидийн номыг сайжруулахаас гадна бусад цамхгийн эздэд хүртэл зөвлөгөө өгдөг агуу нэгэн байсан. Одоогийн Роберианч тэрхүү уламжлалыг залгамжлан ногоон болон улаан шидийн цамхгийг эзэгнэж Сеняг өөрсдийн мэрэгэн авгаа эзэн гэж хүндэлдэг. Хуучин хамтрагчтай минь холбоотой хүнтэй таарах гэж химэн бодож сууна. Гэтэл Гилерт Юужин рүү нухацтай харж Гилерт "Чамааг Юужин гэдэг үлээ? Би чиний талаар төвнийсээ сонссон. Хүү маань чамааг болон эцэг эхийг чинь доромжилсан байна" гэж хэлв. Сиан сандарч хүссэн цувсаар доош харан суун. Энэ үед Юужин маш таймнар. "Тийм ээ. Хэдий тэгсэн ч гэсэн би түүнд муу санаагүй" гэж хэлэхэд Гилерт түүн рүү анхааралтай харж "Чи түүнийг хас тулаанд ялсан болохоор тэгж байна уу?" гэж асуув. Юужин "Би хас тулаанд ядагдсан ч тэгж бодох л байсан. Би өөрийнхөө нэв төрийг хамгаалж чадаагүй бол бодит байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой" гэж маш нухацтай хариулахад Гилерт Юужин рүү харан инээмсэлж "Чи миний хүүгээс илүү юм" гэж хэлв. Тэгснээ тэрээр хажуудаа суугаа хүү рүүгээ хандна. "Сиан, би чиний ядагдлаас ч нэвчихгүй байна. Харин хожигдчиход ялагдсанаасаа чинь намайг юу гэж бодоход санаа зовж байгаад чинь ичиж байна" гэж хэлв. Сиан гимссэн мэт толгой гудайлхан суух бөгөөд Гилерт үргэлжлүүлэн "Чи түүний доромжилснаас болж энэ хас тулаан ихэлсэн. Чи түүнд ялагдчихад уучлалт гуугаагүй байгаа" гэж хэлэхэд Сиан ихэд зочирдож "Гэхдээ" гэж эсэргүүцгэсэн боловч Гилерт "Сиан, чи бол лайн хартын хүн. Агуу Вермутийн үр сад. Чи үнэхээр түүний үр удамл юм бол чи ганц өөрийнхөө биш, бусдын нэр төрийг ч гэсэн хүндэлж явах хэрэгтэй" гэж сургамжлан хэлв. Сиан аавынхаа үгнээс зөрж зүрхэлсэнгүй. Юужин рүү хараад "Сиан, уучлаарай" гэж арай ядан хэлэхэд Юужин түүнийг хараад дотроо "Хүчээр уучлалт гуйж байгаа чинь илт байна. Жаала" гэж бодон суун. Ингээд Гилерт ярианы сэдвээ өөрчлөнө. Юужин "Аавыг чинь Жихард гэдэг баха. Уучлаарай. Би аавыг чинь сайн мэдэхгүй байна" гэж хэлэхэд Юужин "Мэдээж хэрэг. Манай гэр бүл хөдөө газар амьдардаг болохоор та мэдэхгүй байх нь аргагүй" гэж хариулв. Гилерт "Аав чинь чамд энэ чадруудыг чинь заасан уу?" гэж асуухад Юужин "Надад ерөнхий суурийг нь заасан. Би үргэлжлүүлээд бие дааж суусан" гэж хариулв. Түүний хариултыг сонсоод ширээний ард суугсад бүгд гайхаж "Дисира, тэр багшгүй бие дааж бэлтгэл хийсэн юм уу?" гэж гайхахад Баргис "Тэгээд Сианы ялсаа гэж үү?" гэж дотроо дуу алдав. Харин Гилерт Юужиныг харам "Энэ удаагийн цус залхамжлах ёслол сонирхолтой болох бололтой.
гэж дотроо тунгаан инээмсэрлээ. Төд удалгүй танхимд үүжтэгч нар олон төрлийн амтлаг хоолнуудыг түрсээр орж ирж ширээн дээр засаж эхлэв. Ширээ дүүрэн тансаг хоолнууд өргөцсөний дараа Гилард зочд руугаа хандана. Хоол та нарын сэтгэд хүрэх эсхийг мэдэхгүй байна. Гэхдээ үсэж байгаав чинь мэдэж байна. Хоолоо идцгээ гэж хэлв. Шин дундын саран дор Лайнхартын цайз нам гүнхэн орших бөгөөд танхимд оройн зог өндөрлөж үүчлэгч нар хоосон тавг аягнуудыг хурааж эхлэв. Ширээний ард суувсад бүгд хоолоо идэж дууссаны дараа овгийн тэргүүн Гилард Лайнхарт миний өмнө хэлснээр өнөөдөр оройн зог барьсан шалтгаан маань удаагүй болох цус залгамжлах ёслолын талаар хэлэх гэсэн юм. Үрхийн тэргүүдэгчийн хувьд үүнийг хэлэх хичмээр байгаа ч гэсэн цус залгамжлах ёслолын уламжлалт арга барил арай л дэндүү ялгууртай байдаг. Цус залгамжлах ёслол нь төв гэр бүлийн уламжлал гэж хэлв. Тэрээр цааш нь салбар гэр бүлийнхэн тулгардаг шудраг бус байдлын талаар тайлбарлаж. Салбар гэр бүлийн хүүхдүүд цус залгамжлах ёслол хүртэл жинхэнэ зэвсэг ашиглах болон манааны бэлтгэл хийх хориотой байдаг. Ийм нөхцөлтэйгээр цус залгамжлах ёслол явуулбал салбар гэр бүлийн хүүхдүүд төв гэр бүлийн хүүхдүүдийг ялна гэж байхгүй. Үүнд миний 3 хүүхэд оролцсон. Гэхдээ би ганц өөрийнхөө хүүхдүүдийг биш, харин Лайнхартын гэр бүлийн нэрийг авч явдаг бүх хүүхдийн авьяасыг шалгах нь шудраг гэж үзэж байна. Цус залгамжлах ёслолоор агуу вермутийн үр сад гэдгээ баачдаг. Салбар гэр бүл төв гэр бүлийнх байх нь хамаагүй гэж эрс шийдэмгээ хэлв. Юужин түүний үгийг сонсоод вермут үр сад чинь чамаас илүү сайхан сэтгэлтэй юм хэмээн бодож үл ялыг инээмсэрлэв. Тийм болохоор энэ удаагийн цус залгамжлах ёслолоор тусламж хүсгээ шийдсэн. Яг энэ үед шидний цамхгийн эзэн Робериан ширээнээс босож "Тийм болохоор л би энд байгаа юм шүү дээ, хүүхдүүдээ" гэж хөвгөлтэйгээр хэлв. Тэрээр хуруугаа няцхад урт цагаан ширээн дээр хүүхд туяатай маш нарийн бүтэцтэй шидэт лабиринтын зураглал гэрэлтэн гарч ирлээ. Лабиринт гэдэг нь ер нь бол гяндан. Тийм болохоор цаашдаа гяндан гэд яраад явъя. Робериан: энэ жилийн цус залгамжлах ёслол миний бүтээсэн гянданд болно. Бүгд өөр өөр газраар орно. Гяндангийн голд байгаа босыг ялахад л болно. Та нар мэдээ ширэг урхнаас бултан, замд чин тааравдсан мангасыг ална. Тэрээр гартаа шидээр бүтээсэн жижигхэн мангасын дүрс гаргаж ирээд "Хэдий мангас байгаа ч гэсэн тэд нар миний шидээр бүтээсэн зэрэглээ. Гянданд юу ч болсон бай, бодиттой биш гэсэн үг. Энэ зүгээр л та нарын оюун бодлыг хуурч байгаа юм. Гэхдээ энэ жинхэнэ юм шиг мэдрэгдэнэ" гэж анхаарууланд хэлв. Юужин тэрхүү шидийн бүтцийг ажиглан. Тэр дуудах шидээс гадна хий юм харуулдаг агсан төвчний шид хавсарган байна. Шидийн цамхгийн эзэн болоход энэ зэрэглэлийн юм хийж чаддаг байх хэрэгтэй л дээ гэж дотроо дүгнэнсв. Робериан яриагаа дуусгаж "Та нарын нэг нь босс мангасыг ялбал ёслог дуусаж бүгд хийсэн амжилтынхаа дагуу оноо аавна. Гэтэл нэг хүү бид гяндангаас гарахгүй байж болох уу гэхэд мэдээж чи айгаад байвал гяндангийнхаа орох хэсгээр үлдэж болно. Гэхдээ тэгвэл чи оноо сайн авч чадахгүй гэв. Юужин гинт асуулт асуув. Бид нар мангас боссыг ялбал юу авах вэ гэж асуухад үрхийн тэргүүн инээмсэглэснээр энэ хэсэг дуусдаг. Дүрс садивдаж том биетэй булчинлаг Гаргас Юужинд рүү хандан Гаргас: "Чи үнэхээр Сиан Лайнхартыг ялсан юм уу?" гэж асуухад Юужин "Тийм ээ" гэж товчхон хариулан "Асууж ууссан бол явлаа" гэж хэлээд тэднийг орхин яв. Юужины шууд яваад өвсөн дургуутсан Гаргас "Үх" гэж дуурав. Тэрээр хажууд зогсох Дисэригийн хамт гайхаж хоцров. Шөнийн тэнгэрт бүтэн сар мандаж цайзын гаднах талбайд Юужин ганцаараа сэлмний бэлтгэл хийж байна. Тэрээр сэлмээ далааж эрт хүчтэй хөдөлгөөнүүд гүйцэтгэж эхлэв. Юужин сэлмээ маш хурдтай эргүүлж агаарыг зүсэх мэт гэрэлтсэн тойрог үүсгэн бэлтгэлээ улам эрчимжүүлжгүй нь харагдана. Бэлтгэлээ хийж байсан Юужин гинэт зогсож цаана нь Гаргас Дисэри хоёр яваагүй хүлээж байгааг анзаарав. Юужин дотроо "Тэд нар яагаад яваагүй байдаг вүлээ" гэж байхан бодов. Гаргас Дисэригийн хамт Юужин руу шийдэмгий алхан ирж түүний өмнө полж ирээд зогсов. Гаргас гинэт өмссөн цамцаа маш хүчтэйгээр тас татан шидэж өөрийн нүцгэн биеийг гаргаж ирхэн тэрээр бүх булчингаа зангидан чангалж Юужинд харуулж эхлэв. Юужин түүний энэ хажихалтай үйлдэлийг хараад Юужин дотроо "Тэр тэнэг юм байх та" гэж бодов. Гаргас булчингаа чангалсан хэвээр "Хүрч болно шүү" гэж хэлэхэд Юужин "Үгүй ээ, баярлалаа" гэж шууд татгалзав. Гэвч Гаргас үргэлжлүүлэн "Манай гэр бүл булчин хөгжүүлдэг нууц шингэнтэй. Бэлтгэлээ хэр хийснээс чинь хамаарч
Бид чинь манай хуримтлуулахгүйгээр булчинг чинь хөгжүүлнэ гэж өөрийнхөө нууцыг дэлгэж эхлэв. Тэрээр цааш нь тэгдэг хэрн ямар нэгэн гаж нөлөө өгдөггүй. Чамд сонирн байна уу гэж асуухад Юужин чи наатаха надад заах гэж ирсэн юм уу гэж гайхсан өнгөөр асуув. Юужин доктороос сэжиглэнгүүгээр гаж нөлөө байхгүй гих шиг л хэмээн бодно. Гинт Десира наатаха уул ямар ч хүүстэй байсан сахалтай болно гэж нэмж хэлв. Десира үргэлжлүүлээд чамайг Сианта тулалдахдаа жад ашигласан гэж сонссон. Чи одоо яагаад модон сэлэм ашиглаад байгаа юм гэж асуухад Юужин би жад эрд хоёрыг хоёуланг нь ашиглаж чадна гэж итгэлтэй хариулахад Десира чи өөрийгөө бүх төрлийн зэвсэг сайн ашигладаг гэж хэлэх гээд байна уу хэмээн басамжилсан өнгөөр хэлв. Десира өөрийн барьж байсан модон жадыг Юужин руу хүчтэй шидэж өгөөд Десира тулааны байрлал авч би жадаар мэрэгсэн жадаар тулалдцгаая гэж хэлэхэд Юужин дотроо бодис зардын залуугийн хажууд түүнтэй уулзраа одох нь илүү хялбар байх юм байна гэж бодон жадаа бэлдэв. Юужин дотроо салбар гэр бүлийн дээд зэрэглэлийн хүүхдүүд хэр их хүчтэй гэдг нь надад сонирн байна гэж сонирхон бодсноо Юужин болж байна гэж хэлв. Хоёул жадаа барин бие рүүгээ харан зогсож байтал гаргиас тэдний дундуур орж ирэв. Юужин чи энд юу гэж байгаа юм гэж асуухад даргиас би шүүгч болно. Энэ тулаан шудраг явагдах ёстой гэж чангаар хэлэхэд Юужин түүнийг хараад дотроо тэр түүнтэй адилхан тэнэг юм хийж байна. Тэр арай мөрөөний үр удман юм биш үсттэй гэж гайхан бодов. Гаргиас намайг ихэд гэж хэлэхээр ихэлэн шүү. Бид сануулахад Десира ойлгосон. Ихэд өгөөш тэнэг минь гэж бухимдангуй хэлв. Десира дотроо тэр жад илд хоёуланг нь ашигладаг гинэ. Солиорч байх шив. Жадыг хар суух сэтгэлээр бүрэн эзэмших боломжгүй гэдгийг мэдрүүлээд өгье л дөө гэж хорсолтоогоор бодон дайрахаар бэлдэв. Баргис эхлээд гэж чангаар хашгиран пулааныг эхлүүлв. Десира Юужин руу маш хурдтайгаар давталж түрүүж дайрсан нь ялна гэж хэлээд тогтолбол. Десира ягаад ч юм гинт цогсов. Десира дотроо түүнд нээлттэй газар алга. Юужин модон жадаа барин байхаж юу хийгээд байгаа юм? Дайраач гэж хэлв Десира. Хаа гэж хашгиран бүх хүчээрээ дайрахад тэдний жаднууд агаарт хүчтэй мөргөлдөж оч үсэрлээ. Десира үргэлжлүүлэн дайрахад Юужин түүний тасалтгүй зохилтуудыг байрнаас огт хөдөлгүүгээр хаасаар байв. Юужин түүний чадварыг ажиглан Юужин тэр маань ашиглахгүй байгаа гэхэд сайн байна. Бас тэр залуу байгаа болохоор түүнд сайжрах маш их боломжтой. Гэхдээ одоо бол намайг барахгүй гэж дотроо дүгнэн хэлв. Тэрээр Десиригийн жадны үзүүрийг хялбархан няцааж өөртөө итгэлтэй зогсоно. Юужин чи ганц ч онсонгүй шүү дээ гэж хэлэхэд Десира уурамдаа нүүр нь улааж Десира амаа тат гэж хашгирв. Десира дотроо чи бувдахгүйгээр миний бүх дайрагтыг хааж чадаж байгаа юм биз дээ. Энэ бие тоосон зан чин чамд гай болно доо гэж хорсолтойгоор бодон шүдээзв. Десира дахин шийдэмгийгээр жадаа чинглүүлэн дайрч эхлэв. Тэдний жаднууд агаарт маш хурдтайгаар олон удаа мөрмөлдөж тулаан улам ширүүсэж. Десира тулааныг өөрийн талд эргүүлэхээр шийдэн маш хурдтай хөдлөн ард нь гараад Десира дотроо тэр эндээс хааж чадахгүй байх гэж итгэвтэйгээр бодон модон жадаараа маш хүчтэйгээр дайрав. Гэтэл Юужин гайхалтай хурд гаргаж Десиригийн жадны үзүүр дээр хөлөөрөө гიშгэн газарт тас хийтэл шахамдахтайхад өөрийнх нь жад хөдөлгөөнгүй болсонд Десира маш их цочирдож Юужин өөрийн жадны үзүүрийг Десиригийн хоолойд тулган тулааныг өөрийн ялалтаар дуусгахад Аргас тулааны талбарын гол зогсон үр дүнг албан ёсоор зарлаж даргас Юужин лайхарт яллаа гэж чангаар хэлв. Үзэгдэл солигдож Юужиныг унтаж байхад даргис өрөөнд орж ирээд бид нар хамтарч ажиллах хэрэгтэй гэж хэлэхэд Юужин чи ганц наадхаа хэрхийн тулд унтаж байсан хүнийг сэрэж байгаа юм уу гэж асуув. Гаргис би чиний хариу сонсвоор байна гэж хэлэхэд Юужин чи түрүү нүрхийн тэргүүдгчээс цус задхомжлох ёслын талаар сонссон. Бид нар бүгд өөр өөр газраас орно. Тийм байхад яаж хамтарч ажиллах юм бэ гэж хэрвэлзэн хариулв. Гаргис бид өөр өөр газраас орох чийсэн сүүлд нь нэг газар цугзарна. Лабиринтийн төвд бос мангас байгаа. Төв гэр бүлийн их рүү хамтарч ажиллах гэж оролдоно гэж тайлбарлахад Юужин чи надад лабиринтийн дунд байгаа бос дээр хамтрая гэж санал тавиад байгаа юм уу гэж асуухад Гаргис тийм ээ гэж товчгоо хариулв. Юужин гараа харан бодох гэж Юужин би ганцаараа хийж чадах юм шиг санагдаад байгаа. Десира ямар онгороо юм бэ? Чи онгороо хэрнэ хүчтэй. Чи бидэнд тусалвал бид тэр боссыг баттай ялна гэж хэлэхэд Юужин чи яагаад тэр боссыг ялах гэж чичрээд байгаа юм гэж байхан асуув. Десира
Цус залуунжлах ёслолд салбар гэр бүл болон төв гэр бүлийн үр сад хоёулаа оролцог. Тэнд салбар гэр бүл ярьж байсан удаа нэг ч байхгүй. Гэхдээ энэ удаа боломжтой гэж бодож байна. Гаргис бид хоёр бас шааныг ялсан чи байна. Чи төв гэр бүлийг ялмааргүй байна уу гэж сэтгэл хөдлөн хэлв. Юу ч н бодол давтан суун. Үзэнтэй солиулдаж энэ сэлвэ өрөөндөө юм бодож байх ба. Цус залхамжлах ёслолд Арогийн улаан шидийн цамхгийн эзнийг үрсэн. Перинд Юдиг шавья болохоор ирсэн байх магадaltaй. Юди жаахан байхасаад хөдөлгөөнөөс илүү ном унших дуртай байсан. Тэр үндэ их сонирхолтой байсан болохоор олон төрлийн шийд сурсан. Юди улаан цамхгийн эзний шав болол тэр төв гэр бүлийн байрнаас явна. Тэр үед нь сеансэд хоёрт боломж гарч хурдтайгаар сайжирна. Өөрөөр хэлбэл Юди үрхийн тэргүүлэгчийн залхамжлагчийн байрсан байр сууриас татгалзнаа гэсэн үг. Гол асуудал нь цус залхамжлах ёслуулаад байна. Хүүхдүүд маань насаараа 2 дугаар эхнэрийн хүүхдүүд гэж дуудагдана. Би өөрсдийгөө дорд үзүүлээгөө болохоор л өөрсдийн байр суурьтай болсон. Тэгтэл тэр салбар гэр бүлийн хүүхдэд ядагдах гэж. Тэр юужин гэдэг хүүхэд лабиринтыг хамгийн түрүүнд давах хэрэгтэй. Сианы ядагдвал далдлагдана гэж бодов 4 хоногийн дараа. Эцэст нь нэг юм цус залхамжлах ёслол ихэлсэн гэж хэлв. Ойд цугларсан хүүхдүүдийн өмнө шидэд хаалга нээгдэж улаан нөмөрхтэй Робриан гарнаас цэнхэр гэрэл цацруулсан зогсно. Робриан шидэ ашиглан агаарт олон жижиг гэрлэн бөмбөлгүүдийг түгээлээ. Сил болон Сиан хоёр ар дээрээ буух тэрхүү шидэд гэрлийг байхан харна. Юужин болон бусад хүүхдүүд ч мөн адил өөрсдийн гэрлийг барин бэлтгэлээ. Робриан бид нар эхлээд өөрсдийнхөө зэвсгийг бүтээнэ гэж хэлэхэд тэрээр хүүхдүүдэд заа орчилгаа өгч. За бүгдээрээ толгойдоо зэвсгээ бодоод гэрлээ хэлбэрт оруул гэж хэлв. Төд удалгүй Силийн гар дах гэрэл хурц гэрэлтэн хувирч нарийнх нь артан илд болон хувирв. Үүндээ маш их баярлсан Сил. Хөөх гэж баяртайгаар хэлв. Сил шинээр бүтээсэн шидэт илдээ агаарт хэд сурмагаас авлаж үзв. Гэвч түүнд нэгэн эргэлзээд өрж. Энэ гихтээ эвдэрчгүй яах юм гэж хэлэхэд Робриан инээмсэлээд. Илд лабиринт хоёр хоёулаа эд шидээр бүтсэн гэж хэлэхэд. Тэгэхээр лабиринт дотор таны барьж байгаа илд эвдэхгүй гэж хэлв. Сид сонирхсан хിവэрээ дахин нийзүүл завлаж. Би илтийн оронд амтэн ч юм уу тиймэрхүү юм хийж болох уу гэж асуухад Робриан. Та хүүхэлдээ юу ч гол нь хүстэл хийж болно. Гэхдээ амтай зүйл хийж болохгүй гэж хэлв. Үүнийг сонсоод Сиан гайхна. Бид нар яагаад амтай зүйл хийж болохгүй юм гэж асуув. Робриан нухацтай царайлан эд шидийн гайхамшигыг тайлбарлаж. Яагаад гэвэл тэгэх хориотой. Амтай зүйл төрүүлнэ гэдэг бидэнд байдаг үзэсгэлэнтэй хүч гэж хэлв. Яг энэ үед Гаргис бүх хүчээ төвлөрүүлэн гар дах гэрлээ асар том хурц эрттэй баатарлаг илд болгон хувиргаж чадлаа. Гаргис энэ сайхан илд би гэртээ байхдаа имийг ашигладаг байсан. Энэ гэхдээ тэр үеийн хажууд жинхэнэ илд байна л та. Миний төсөөсөнтэй яг адилхан байгаа нь гайхалтай санагдаж байна гэж хэлв. Түүний энэ яриаг сонсоод хажууд нь зогсох Дисира үл помсорлсон байдалтай. Хэн асуусан юм гэж хэлв. Дисира өөрийн гэрлэн бөмбөлгийг амилуулж хурц үзүүртэй алтан шаргал туяас асарсан жад болгон хувирлаа. Бусад хүүхдүүд ч гэсэн өөрсдийн илд зэвсгийг бүтээж дууссан харагдана. Юужин ч мөн өөрийн зэвсгийг бүтээсэн бөгөөд тэрээр нэг гартаа илд нөгөө лартаа бат бүх бамбаа барин бэлэн болжээ. Тэдний дунд зогсох Сиэл, "Байз, чи лабиринтэд надтай таарал яах вэ? Чи надтай тулвдах уу?" гэж асуухад, Юужин энэ нь боломжтой эсхийг лавлаж. "Бид нар хоорондоо тулвдаж болох юм уу?" гэж асуухад, тэдний ард зогсох Гилард Арпиасоор зөвшөөрч. "Энэ цус залуумжлах ёслолын нэг хэсэг болохоор чамаал зогсоох юм байхгүй" гэж хэлв. Гэхдээ энэ ёслолд хамтарч ажиллах болон дүн шинжилгээ зөв гаргах нь ч гэсэн чухал. Эцэст нь бид Лайнхафт гэдэг нэрийг авч явдаг гэр бүл шүү дээ гэж хэлв. Үүнийг сонсоод Юужин болон Сиэл хоёр бие биерүүгээ харав. Юужин болон Сиэл гэр бүл гэж дотроо шивнэв. Сиэл Юужин руу харж өгөөтэйгөр инээмсэлэхэд Юужинд нэг л таагүй мэдрэмж төрж "Юу вэ? Эвгүй юм бэ?" гэж хэлв. Робриан "За бүгд өөрсдийнхөө зэвсгийг хийсэн үү? Тийм бол энийг хүзүүндээ зүүчих. Энэ зүйлд та нарын оюун бодолтой холбоотой. Та нар лабиринт дотор хүнд байдалд орвол энэ зүйлд тэрэнд чинь хариу үйлдэл үзүүлнэ" гэж хэлэхэд, "Тийм юм болвол би аюултай байдалд орсон байна гэж үзэн өөрийн биеэр оролцсон" гэж хэлв. Түүний энэ яриаг сонсоод Юужин "Энэ тэгэхээр ямар нэгэн ослоос сэргийлэх аюулгүй байдлыг хангадад төхөөрөмж шиг юм байх нэ" гэж дотроо бодов. Робриан
Бас та нар лабиринтыг давж чадахгүй гэж үзвэл чулуун дээр дараад надад туслаач гэж ойлоорой. Тэгвэл та нар лабиринтээс аюулгүй гарч чадна гэж хэлэхэд үүгээр тайлбарлаж дууслаа гэж хэлээд одоо бүгд хамтдаа агуу руу орцгоё гэж хэлв. Тэрээр нууцлаг инээмсэлдэл тодруулан та нар нэг газар руу орж байгаач дотоош орох мөчөд өөр зам руу чиглүүлэгдэнэ гэж хэлэхэд хүүхдүүд бүгд зэвсгээ барин харанхуй агуу руу итгэл төгс алхаж орлоо. Сиэл орхосоо өмнө Южинд амжилт хүсье гэж хэлэхэд Южин хариуд нь за чамд ч хийсэн гэж хэлв. Харанхуй агуун чулуун шалан дээр Южин хөл тавь. Тэрээр урт нарийн харанхуй хонголд ганцаараа үлдсэн байлаа. Южин өмнөх амьдралдаа өнгөрүүлсэн тулаан адул явдлуудаа иргэн санаж би өмнөх амьдралдаа хангалттай олон лабиринтэд хаягуул хийсэн. Пазыг нь хаачиж. Южин илдээс авч хан хоорондын зайг шалгаж үзэхэд илтийн үзүүр хананд тулж. Хан хоорондын зай нь нарийнх юм. Урт зэвсэг ашиглах хүнд байх юм байна гэж хэлэхэд өөрийн сонгосон бамбай илдээ барин. Би тийм болохоор нь бамбай илт хоёрыг сонгосон. Энэ энгийн хослыг бараг бүх төрлийн нөхцөлд ашиглах боломжтой байдаг гэж бодоод ёжтой хүн инээмсэлдэж. Би энэ лабиринтыг хүүхдүүдэд зориулсан бүтээсэн болохоор хүнд байна гэж бодохгүй байна. Явцгаая гэж хэлээд харанхуй руу итгэл төгс алхаж эхэллээ. Үзэки шилжиж хэд хэдэн ногоон цэнхэр өнгөтэй нярцгай биет мангасууд өөдөөс нь дайрахад саарл үстэй хүү сэлмээрээ эсэргүүцэн тулалдаж хүү туслаарай гэж тусламж ирмээрсв. Робериан шилжин ирж тэрээр хурц гэрэл цасруулан явцгай биет мангасуудын дундаас хүүг аюулгүй газарт татан гаргаж ав. Цус залгамжлах ёслол ихэлснээс хойш нэг цагийн дараа уран унсан. Гилдерд явж амарцгаа гэж хэлэхэд ядарч туйлдсан хүүгүүд заа гэж хэлв. Гадаа майханд Гилдерд болон Робериан хоёр суух бөгөөд оролцогчдыг шид дэлгэцээр ажиллан сууж байв. Шид дэлгэцээр гаргас маш том сэлэн барин зогсно. Тэрээр гяндан доторх ногоон гобди мангасууд руу том сэлмээ барин дайрах ба гаргас том сэлмээ хүчтэйгээр дагааж хормын дотор ялв. Гилдерд гаргасыг хөдөлгөөнд бослоо байгаа ч хийсэн. Тэр тэднийг асуудалгүй унгааж байна. Өөр нэгэн шидэд дэлгэсэн доктор Дисира жад барин гяндан дотор гүйж. Түүний өөдөөс хит хитэн ногоон цэнхэр өнгөтэй нягцгай биет мангасууд гарч ирнэ. Орхон мангасуудын дайрагтаас маш хурдан бултаж нэг слаймыг язаад слаймтай үзүүхтэй зэвсгээр тололбох хүнд байдаг. Би зүгтэх боломжоо хайх хэрэгтэй гэж шийдэн мангасуудаас хурдлан гүйж холдлоо. Түүнийг гаднаас ажиглаж буй хүмүүс Гилдерд Дисира хурдан бас их мэдрэмжтэй гэж хэлэхэд тэр мангастай тулдахаас илүүтэй лабиринтээс гарахаа орчилж байна гэж дүгнэв. Дараагийн дэлгэцэд Сиан сэлэн барин харанхуй хонглоор болгоомж таалхаж байлаа. Ээж цус залгамжлах ёслол болохоос өмнө бидэнд хэд хэдэн лабиринтын газрыг зурвалж өгсөн. Сийл бид хоёр тэр газрын зургуулдаас илт мэдэгдэх хүрхэнд орохгүй байх талаар тактикт суралцсан гэж дотроо бодов. Хүү газраас нэгэн жижиг чулуу барьж аваад хонглын урд руу хүчтэй шидлээ. Чулуу газар унахад хонглын ханнаас олон тооны гэрэгт сумнууд харагдан гарч нууц урах ажиллав. Сиан сайн байна гэж өөртөө итгэлтэйгээр хэлв. Гилдерд Сиан хэтэрхий болгоомжтой байна. Сиан тэрийг ашиглан өрхнээс бултсан муугүй шүү гэж сайшаав. Өөр нэгэн дэлгэцэд Сиэл нарийн сэлэн барин ногоон гобли мангастай нүүр тулан зогсно. Охин гоблины хүчтэй дайрагтуудаас уян хатан хөдөлгөөнөөр бултаж сөрөг дайрагтхийн хурдтайгаар хөдлөнө. Тэрээр игзгийг нь тааруулан гоблиныг сэлмээрээ сүлбэн унгав. Сиэл харанхуй гяндан доктор мухар замтай таараад зогсов. Тэрээр эргэн тойрны ажиглан мухар байна. Тэр гурав сасан зам руу буцаж явхаас гэж шийдэн эргэж алхсан. Гилдерд Сиэл мэдрэмжтэй уян хатан боддог. Гэхдээ тэр хэмжээгээр хүүхэд шиг ашигладаг гэж үргэлжлүүлэн хэлв. Өөр нэгэн шидэд дэлгэцэд Юди нэгэн ногоон гоблинтай сэлмээ барин нүүр тулах бөгөөд Юди гайхавтай энэ мангасыг шидээр бүтээсэн гэж бодов. Энэ үед гоблин гинт дайрч Юди цочин хойш ухарлаа. Гоблин хурдтайгаар хид хідэн удаа сэлмээрээ далааж цогход Юди өөрийн сэлмээр чадамгаа хааж хамгаалав. Улмаар Юди сэлмээ маш хүчтэйгээр далааж том цэнхэр гэрлэн долгион үүсгэх нь гоблиныг зүсэж унгаалаа. Тэдний гаднаас ажиглаж буй Робериан Юди шидэн сонирхолтой болтой. Гилдерд тэр баг байхаас л шидэнд хайртай байсан. Түүнд төвөөс урьж авчирсан шидтэн профессор хичээл заадаг байсан. Гэхдээ тэр цагаас хойш илүү ихийг сурах гэж оролдоогүй. Гэхдээ Робериан яагаад гэж асуув. Гилдерд
Тэр бодит байдлаас болж бууж өгсөн. Юуди ээжээсээ болж үрхийн тэргүүлэгч болохоо шийдсэн. Өв залгамжлах тал дээр шийд ямар ч нэмэр олдоггүй. Үүнийг сонссон Роберийн санах дээрээ санаа алдана. Би ойлгож байна. Эд шийд боломжтой юм шиг харагдах боловч их хүнд замнал. Гэхдээ Гиллард би гэхдээ Юудиг шидтний замналаар яваасай гэж хүсэж байна. Тэр шийд сонирхсан хിവэр байвал шидийн улаан цамхгийн эзний шав болохоос татгалзахгүй гэж бодож байна гэж санал болгов. Роберийн бодол дахтан би баттай хариулт хэлж чадахгүй. Би Гиллард эзэм таныг таньдаг гэд түүнийг авч явъя гэж зөвшөөрөв. Гэхдээ тэрээр халтуухан дуугаар гэхдээ тэр миний шав болж чадхааргүй байвал би түүнийг шавья болгохгүй гэж анхруулахад цагаан үстэй зөөлөн инээмсэглэн Гиллард мэдээж би болог гэж хүчлэхгүй. Би зүгээр л түүнийг мөрөөдхийн хөдөлтөд бүх юмаа гаргаасай гэж хүсэж байна гэж чин сэтгэлээсээ хэлв. Гиллард шидэд Сэний дүсийг төсөөлөн бодож Юди өөрийнхөө өв гэцэг авга Вермутээс илүүтэй мэрэгэн Сэний хүндэлдэг. Би ч гэсэн тийм байсан. Би дайчим Вермут юм уу? Ирмутийн адын адал явдал гисэн түүхээс илүү хадагтай Сэнигийн түүхэнд дуртай байсан гэж хуучин дурсамжаа сүхэнд хэлв. Роберийн инээмсэглэн хатагтай Сэнигээ хамтрагчд нь аюул дор ховонд тэр гайхалтай шийдэл бодож олдог гэж хэлэхэд Гиллард би хүүхэд байхдаа наад түүхийг ч уншиж байсан юм байна. Үннийг хэлэхэд тэр түүхээс миний дуртай хүн авга Вермут мэрэгэн Сэний хоёрын аль нь ч байгаагүй гэж нухацтайгаар хариулв. Үүнийг сонссон Роберийн сонирхон гайхаж тэгвэд хэн байсан юм гэж асуухад Гиллард миний дуртай хүн гэж яриагаа өргөждүүлэх гэтэл гинт анхаарал нь өөр тийш сарнив. Гиллард тэрийг хардаа. Шидэд дэлгэсэн дотор бамбай сэлэн барьсан Южин асар том биетэй мангастай нүүр тулан айцгүйгээр зогсож байлаа. Авраг мангас уурлан асар том нудрагаараа Южин рүү хүчтэй цохив. Южин маш шалмгаа хөдөлж бамбаагаараа түүний хүнд цохилтыг хааж мангасын нудраг газар бууж чулуу готрох үед Южин аль хэдийн уян хатан хөдөлгөөнөөр агаарт үсэрч гарсан байв. Южин агаараас мангасын өөдөрс дайрч сэлмээрээ асар хүчтэйгээр цавчиж унгав. Түүнийг харсан Роберийн энэ хүүхэд яг хийм бэ гэж дайхан асуув. Гиллард дэлгэцээс нүдээ салгалгүй бүрэн биширч байхавтай гэж уулгартлаа. Энэ бол Южин лайхарт. Асар том тровыг хэсэгчлэн тасдагдж чулуун шалан дээр ногоон асаран унсан байв. Түүний хажууд Южин бамбай сэлэн барин тайван бөгөөд өөртөө итгэлтэйгээр алхана. Гиллард хайхавтай байгаа биз дээ. Тэр 13 насны дээр троллтой толдож байсан гэж бодохгүй байна. Хөшөөгүйгээс гадна тоолыг их цэвэрхэн өөртөө итгэлтэйгээр унгаалаа. Роберийн би троллыг хүүхдүүдтэй толдуулна гэж тавиагүй. Нефттэй газар олж зугтаалах гэж л урхи улан тавьсан. Бас тэр тролл энгийн хэмжээнээс илүү том. Тэгтэл ийм хөнгөн унгаах гэж. Гиллард тэр балчир байж болохч онцгой авьяастаа форч чадаж байгаа юм шүү гэж инээмсэглэн хариулв. Шаргал үстэй Роберийн нилээд нухацтай царайлна. Та ийм хүүхдүүдээ юу гэж дууддгийг мэдэж байгаа штэ гэж хэрэгтэй зэрэгцэн суу тухаанд нь гэж хэлв. Үзэгдэл шилжиж аврах том ногоон нудраг асар хүчтэйгээр бууж ирэхэд нүүр нь цусанд будагдсан даргас түүнийг хамаг хүчээрээ хааж байлаа. Мангас хүчтэй цохилт хийх үед залуу хол шидэгдэв. Түүний өөдөөс улаанууд нь гэрэгдсэн аимшигт бурчиндаг биетэй аврах тролл сүртэйгээр ширтэн зогсно. Даргас хамаг чангаар орхин дайрав. Аварга том ногоон нудрагын цохилт аянг мэд бууж ирэхэд гаргас хамаг хурдаараа урагш дайрч мангасын дараасан ширүүн дайрагтуудаас бултаж сэжмээ далайсаар түүний хөл рүү хүчтэй завчихад ногоон цус олгойдон гарлаа. Гаргас дахин урагшлам түүний бие рүү сэжмээ зов. Баргас авраг троллыг ялсандаа багтан орилов. Түүний нуруу болон мөрөнд сум зоогдсон байх бөгөөд биеийн тэр чигтээ цусанд будагдсан байв. Миний бахархал болсон бовчинг нэвт сүдвчглээ. Троллууд аргагүйд хүчтэй юм бич хэлв. Тэрээр хөл дээр арай ядан тогтож гуйг натхах зуураа. Би бүх хөрхөнд нь орхоос гадна профтэд тодулцсон. Би ингэж их шархацсан юм чинь нөгөө хэдэд хүнд байгаа байх гэж бодож байхдаа түүний тамир бүрэн тасарч аврах сэлмээ албан газар ухаан ард нь ундлаа. Үзэгдэд шилжиж бид Сянгыг харах ба аврах тролл харанхуй хонголд зогсож байв. Сянг тэр троллоо яагаад гів юунт дундаж хэмжээтэй мангас гараад ирвэ гэж гайхав. Энэ унгаах зоригтой мангас биш гэсэн үг. Сян өөр зүг рүү чулуу шидэн анхаарлыг нь сануулна. Зам хааж байсан троллыг хялбархан давн цаашгүй. Сян цааш гүйж явахдаа сийхтэй таарав. Хоёлаа өөр цэгтээс ихэлсэн ч гисэн хоорондоо таарагдчихлаа. Бид нар лабиринтийн төвтэй ойрхон байна гэсэн үг.
Сайн хэрэг боллоо Сил. Чи төөрөлгүй намайг дагаад явхад л болно. Сил. За гэж баяртай нарахгүй хариулв. Сиан. Юу ч намайг Силийн өмнө доромжилсан. Би энэ боломжийг ашиглан нэв төрөөс сэргээх хэрэгтэй хэмээн бодно. Сиан. Айн мэдэхгүй юм байвал надаас асуугаарай гэж хэлэхэд Сил. Энэ забрын цэргэлээ юм чинь ямар ч төрлийн мангас гарч ирнэ гэсэн үг биз дээ? Тийм ээ. Чи яагаад ийм ойлгомжтой юм асуугаад байгаа юм бэ? Сүнс хүртэл гарч ирнэ гэсэн үг үү гэж асуухад Сиан харцарчсан. Чи сүнснээс айгаад байгаа юм уу? Битгий санаа зов. Юу ч гарч ирсэн би бүгдийг нь зүснэ гэж хэлэхтэй зэрэгцээд. Гэтэл түүний ард нүүр ховцсон цус болсон. Дисира аимшигтэй дүр төрхтэй хүн харахуугаас гарч ирнэ. Сиан түүнийг хараад ухаан арттлаа айн орилно. Хоёулаа бие биенээ харна айж оригцгоо. Сиан. Дисира, чи яаж намайг айдгаж чадаж байна? Дисира. Чи гэвгүйнэ ташгирсан болохоор би бүр их айсан. Энэ одоо юун цус вэ? Чи намайг айдгасныхаа дараа дайрах гэж байсан биз дээ? Би өрхөнд орооч харахад ч гэсэн юм. Дисира шүдээ 100 нууртай. Гинтийн дайралт хийж чадсангүй гэж бодно. Дисира эвтийхэн эргэж хараад яваад өгөв. Сид араас нь зааж хашгирна. Тэр зүгтааж байна. Сиан. Хог гэж би түүнээс олж Силд онцгүй харагдчихлаа. Би түүнийг уучлахгүй дээ. Сил араас нь явъя гэж хэлээд Дисирагийн араас хөөв. Дисира чулуун хонлоор хурдтай гүйж Сиан болон Сид хоёр араас нь хөөн. Дисира би тэр хоёрыг танцаараа дийлэхгүй. Тэр бөвчөнд толгойд гаргас хаана байна гэж бодон гүйж байх замдаа хайлт. Гаргас нуруундаа сум зоолгон шалан дээр үгсэн мэт байдалтай хэвтэж байхыг хараад өнгөрөв. Дисира гүйж байгаад гинт нэгэн сул чулуун дээр гიშгэхэд шал цөмөрч эхэлнэ. Дисира цөмөрч унжгүй чулуунууд дээгүр шалмаг гихчин үсрэн цааш гарна. Дисира нүхний нөгөө талд амжилттай буух бөгөөд Сиан Силтэй хамт гүйсээр цөмөрсөн хэсэг рүү дөхөж ирнэ. Шал цөмөрчлөө. Нөгөө тал нь зайтай харагдаж байна. Өөр замаар явдсан билүү гэж бодсноо үгүй ээ. Би дахиж Силийн өмнө доромжлуулж болохгүй. Би ууг нь маанаага бос дээр хатгалж байсан юм. Надад сонголт алга. Энийг ашиглахаас хэмээн бодоод Сиан маана чадвар ашиглан хорстойгоор урвшгүй нүх дээгүр хүчтэй үсэрнэ. Нөгөө талд нь амжилттай гараад эргэж хараад Сил рүү гараа сунгана. Сил хурдан даваарай би бариад авъя гэж хэлэхэд Сил мөн адил маана аварга ашиглан нүх дээгүр хөнгөн бөгөөд гоёмсог үсээд гарчхав. Сиан аргагүй л миний дүү юм да гэж бодов. Энэ удаагийн Part Mine инхүү тусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түрүү иштэй.